Ерөнхий сайд хүрэлцэх өөрийнх нь засгийн эсрэг конопторсон боловсрол соёл шинжилгээ ухаан спортын сайд цогцлмоод хариуцлага тооцох нь тодорхой болсон байна. Харин тэрээр хувийн зүгээс өргөдөл гаргахгүй юм байна. Мэргэжлийн гих тодтолтой засгийн газрыг унгаахад өнөөгийн ерөнхий сайд биечлэн оролцсны адил үйл явдал цогцлмоо сайдын хувьд зарим нэг утгаараа адил болж байгаамаа. Энэ удаач засгийн газрын танхимын сайд нь засгийнхаа эсрэг санал өгчээ. Харин өмнөх засгийн үеийн явдлаас энэ удаа ялгаатай нь өмнөх засгаа унгаад хүрэлцэх ерөнхий сайд төдийгүй намынхаа дарга болох хувьтай байсан юм а. Харин цогцлмоо сайдын нөхөр Саранж явдаж хариуцлага тооцох айдас байгаа юм а. Миний нөхөр болохоор тэр хүн мэргэжлэр ажиллах ёсгүй юу? Мөн ялгаа байхгүй дулааны 3 дугаар цахилгаан станц, цахилгаан түгээх сүлжээгээл бүх л эрчим хүчний салбарт өнөөдөр хүлээн зөвшөөрөгдсөн инженеруудын нэг. Тэгээд цогцлмоогийн нөхөр гэдгээрээ тэр хүний хийж байгаа ажил ночлох боломжгүй л гэж бодож байна. Ер нь Монгол хүүхдүүд, Монгол залуучууд маань бид нар цөөхүүлэх нэ штэ. Маш одоо хэдэн зуун сая хүнтэй бол одоо тийм хүмүүс нь давхар ажил хийж болохгүй гэдэг хуулиа батлаад өгчих хэрэгтэй. Энэ цөөхөн монголчууд өнөөдөр одоо тэгээ гайхаад байгаа. Ямар нэгэн байдлаар асуудал үүсгэхлээр ингээл одоо хувь хүнлүүн шалгаад би бол ажлын шаардлага хангаж байгаа бол тэр хүүхдүүд маань ажлаа хийгээд явах ёстой л гэж бодож байна. Түүнээс биш надаас болоод гэр бүлээрээ одоо төрийн албанд гэдэг бүгдээрээ жагсаалт гайвал хин нэгний хамаатан саатан хин нэгний үр хүүхэд ажиллахгүй байгаа салбар байхгүй л байгаа. Тийм учраас бид нар цөөхөн монголчууд өнөөдөр бие бинийгээ ийм өнцгөөс харж байгааг би гайхаад тайлбар олохгүй л байгаа. Цогцлмоо сайд өөрөө өргөдөл гаргахгүй танхим асуудлыг шийдээд явна гэсэн ойлголт авчээ. Энэ асуудлаар тэрээр ерөнхий сайдтай уулзаад гарч ирсэн юм. Монгол Ардын намд элсээд 30 жил болсон тэрээр Монгол Ардын намаас гаргах асуудал яригдахгүй гэж итгэж байгаа юм байна. Цогцлмоо сайд ерөнхий сайдыг хувь хүнийхээ хувьд алдаа гаргаж байгаа гэж үздэг билээ.